Баяр хүргэе. Аттай затасаа артас сүхээ дэмжээрэй. Нэр дэвшигч алтан сүхээ. Баяр хүргэе яасан бэ? Баярлалаа. Миний Монголын ард түмээ. Миний инхний хайрт ихэм сонгогч нараа та бүхэнтэйгээ 4 жилийн дараа элгэн уулзж байгаа баяртай байна. Баяр хүргэе. Бидний хувьд маш их тийм өндөр бүтээлийн 4 жил байлаа. Маш их олон ажил хамтдаа хийлээ. Жишээ нь элсэн тасархаагаас ирээдүйн хойч үедээ үр ашнаар тандарулж хоёр шуудаа ил автаж асглаа. Хүүхдүүд тоглож байна. Энэ үл бүтээл, энэ үл ажиллаа. Энэ үл гайхалтай, энэ үл гайхамшиг. Энэ хүний гайхалтай гэж хэлэхгүй өөр би ярихгүй. За. За тэгэхээр ирээдүйд бас маш их олон ажил төлөвлөж байна. Хүшиж чонгор захаас наран туулах хүртэл би төмөр зам тавья гэж бодож байна. Хамтдаа бүтээй, хамтдаа хийх. Гайхалтай, ямар агуу юм бэ? Браво. Юу браво чи юу? Энэ сонгогч нар шиг байгаа мó? Нэг ч хүрээгүй. Чи одоо юу хийж зохион байгуулах юм бэ? Чи шууд явж байгаа. Яваарай, шууд яваарай. Шууд явж байгаа мó? Баярлалаа. Ямар одоо хүн төглөө баярлалаа. За ингээ та бүхэн асуултаа асууцгаа би хариулъя. Яна би асуу марана. Яна би тэнэ шүү. Та нар одоо би ганцаараа шүү. Эмх журамтай дистаралтай сайхан асууцгаа заа юу. За энд нэг юмээ гараа өргөд байгаа шиг байна. Та асуултаа асууно уу та? Үгүй хүүхээ. Манайх үерийн усны аман дээр буусан юм аа. Бичиг баримтгүй энэ асуудлыг шийдэж өгөхгүй юу? За баярлалаа. Энэ үл маш тулгамдсан цаг үеийн болсон маш оновчтой асуулт байна. Баярлалаа. Тэгэхээр ер нь би энэ үерийн аман дээр буусан улсуудын төлөө би дөрөвтэй ажил хий гэж бодож байгаа маа. Миний хамгийн ихний их ажил бол үерийн аман дээр битгий буугаач гэж хэлж байна. Ингээ урсаа явчих байгаа байхгүй юу. Тэгэхээр эх 4 жил би сонгогдох юм бол үерийн амдар болсон улсууд 8 нэрийн бараа нийтлэлээр 12 цагаас хойш хариг зардаг улсууд ах トゥ хамаатан заднаа ажил авдаг улсуудтай би хатуу тэмцэнэ. Хамтдаа тэмцэе. Хамтдаа бүтээцгээе. Аттай татасаа алтан сүхээ дэмжээрэй. Амлаатлах. Хуучин цаг тэмээн дээрээс наран ойрхон бол одоо ч бүр үгэн дээрээс наран ойрхон болчихё. За манд юу ямар хамаа байх вэ зүгээр. Энэ мөн 8 нэрээ ажилуулад явж байвал баруун харин уу зам харгуугаа хуваа цасаад байна шүү. Болоо та. Ёо. Хүн байна уу? Байна. Хүн байна уу? Байна. Чи би хүн бицтэй чи байна гэдээ ухчих. За сайн байна амрыг ирээ. Сайн байна уу үгүй. Та яахаараа хууль дүрм зөрчөөд идэв юм бэ? Яасан бэ миний хөө? Юу яасан бэ гэж. Сар болгоны нэгэнд арх зарж болохгүй гэд яах зараад идэв. Би арх зараагүй дээ. Та дандаа зараагүй гэдэг. Би зараагүй. 12 цагаас хойш арх зарж болохгүй гэхэд энэ хороод ганцаараа та зараад байна. Би зараагүй гэдэг шүү. Зараагүй. Тэр өдгөө би таны зарсан хүний чинь одоо гадаа баримтцсан байж байна мэдөө. Одоо би таныг хатуу арга хэмжээ авна. За би зарсан яадгийг. Яахаараа та арх зарж идэв. Зарсан би яадгийг. Ээж архи зараад байл та. Чи миний төрсөн хүү ухаантай бол энэ нэг дэлгүүрийг аргалаад чадахгүй байна уу чи? Ээж. Миний дэлгүүр дээр ажиллаад цолоо нэмээд явахын хайшаа юм бэ чи? Үнэстэй чи. Тэ бидтэй чи. Чи энэ хэдэн 5 өшөг миний дэлгүүр дээр ажиллаж авсан шүү чи. Бэтэр битсэн арапортын гимт итгээдийг архиа зараа зогсож явахт нь яг үйлдэл дээр нь барьлаа. Би одоо гимт итгээд үү? Ээж чи юм байгаа үсттэй. Ээж. Цугтах гэж оролцсон гинэ би жижиг өрөөрөг бол ороо үсттэй чи. Булан чахаж барьсан ч гэх шиг одоо. Би буланд л суудаг үсттэй. Тэгтэл би таныг амар барьсан тоххой. Ингээд байгаа юм да. Энэ мөг бүр энийг мэдсэн бол багт нь хүрдэн дээр тавьчихдаг байж юм бол зүг. Хүрдэн дээр тавих гээд очсон юм аа. Дааж зай байгаагүй юм л та тийм. Хүүхдүүдэд тавьчихсан байсан. Аваад үлдсэн буруу болоо юу? Ямар азар муу ижидээ үлдсэн юм бэ? Гэж. Гү чи хайш юм. Энэ гэрээр дүрэн сөрөлт гисэн гарын үсгтээ торгуулийн хуудас. Гү чи энэ гэр чи амьдрдгүй юу? Ээж. Хүн торгоод
бодлого хүн торгоод энийг бүр мэдсэн бол багтан шээчгээр нь хуурайлахгүй 7 хоног торгодог байж энэ мөв зүгээр. Хой ээжээ. Би чамайг алган дээрээ бүүвэлж өсгсөн шүү. Гэтэ ээжээ ажил бол ажил шүү дээ. Ажил бол ажил гэж хин эргэдэг энэ зүгээр. Та арх битгий зар заяа. Тэгэх юм бол хоёулын дундын проблем гарахгүй заяа. Би ганц хүүхдэд л өгсөн өнөөдөр. Одоо нөгөө нэг зарсан үнэ чи би оруулаад ирэх заяа. Та эрийг би нүүрэлдүүлэн заяа. Яаж байгаа юм бэ? Зарсан байгаа байхгүй юу? Өгсөө нэг томато хүү надаас аваа явсан. За би одоо ороод аваад ирээ. Дурсан хүн байсан шүү дээ энэ чинь. За тэр хардаа энэ хүн. За мо. Хардаа шал согтуу байгаа байхгүй юу? Хүн наадах чи согтуу гэхээсээ илүү бие муутай хүн шиг харагдаж байгаа биз. Юу вэ? Олгоогоо ахуулахгаа явж байгаа үг чиг харагдаж. Ээжээ. Гү чи би чамд хэлээ бидтэй. Болохгүй хуйлж өчөөд нэг юм өглөө шүү. Сарын нэгэнд болдгоо маа. Айтайхан хэрэглээрэй гэж хэлсэн байхаа чамд. Гү тэгээд яаж байгаа юм? Ээжээ. Дүүгээ барьдаг нь юу вэ ч. Энэ хотод дотроос төрсөн дүүгээ бариад ирэх хайшаа юм бэ чи. Гэ яах вэ энэ чинь нэ багш магштайгаа үе тэнгийнхаа хидтэй энэ чинь өөрөө багш болж байгаа уу яах вэ хичээлийн шинж битээ өмөрөөд гээд аваа явсан. Амьд явахад харгаалгаа. Хай. Энэ яас гутах шиг сам бэ энэ чи. Ямар муухай юм авч явдаг юм бэ чи. Төмөр сам авч яваадахтай юу юм чи. Яагаад чи юу болов? Нөгөө багш чи намайг тоодгүй ч. Йоо, бас нэг дурдмар болсон юм уу? Яах вэ? Нэг үеийнхээ нэг муу багшд хайртай бол ийшээ суу. Аяг цай пор хэл бол хоорондоо та нар. Бодоход бэл. Юу вэ? Ээжээ бодож. Газрын албаныхаа одоо тэгээ нураагаад байна шүү дээ. Одоо яана вэ хүүхээ одоо. За сайн байна уу та? Сайн байна. За би танд сарын өмнө шаардлага хууц өгснөө өгсөө. Мэдж байгаа дээ. Мэдж байгаа юм. Та үерийн амдыг буучаад байгаагаа мэдж гэнэ үү? Мэдээд байна хүүхээ. Мэдээд байна гэдэг нэг мэдэн бодлсон царайтай гөгшин суух юм аа энэ. Ямар хайшаа юм бэ та одоо? За уушлаараа. Та настай ээж маань хүнтэй жоохон намуухан ярьчихгүй юу? Уушлаараа би ажиллаа хийж байгаа төрийн хадаа чинь ходчихгүй юу? За уушлаараа би бас төр төмний төлөөд өө ээж хардаа гэж тавцгүй. Амар яах чи амар даримагийн хоёр хүүхд би энийгээ зодоод алчих гэж яриг яах тий. Ээжээ гэж чи. Би яах гэж чамайг газрын албанд оруулсан юм бэ? Тийш. Энэ муу жижигхэн хорооны жижигхэн энэ гашааны жижигхэн гэртээ жижигхэн эмэгнийг аргалж чадахгүй байна уу? Яас жижигхэн байцаагч байна мүү чи? Босоо босч. За ээжээ тэгээ дээрээс дахин шаардаад гэцүү байна штэ да. Дээрээс гэтэл хүчи хөө хаангаас чи энд амьдрдгүй юу? Ингээд дарс хөдөлгөөд хайчдаг юм. Ингээд зүрх балбуудаа хайчдаг. Ээжээ тайван бай таа. Хайшаа юм бай та нар. Ээжээ түргэн дуудаач. Гэцүү юм бай. Байна уу түргэн үү? Яалтаа дуудлагыг сугаатад түргэн давын 27-гийн 7 урдлаарай. За ээж одоо түргэн ирэн за. Ингээд байдаг ус. За та нар ч одоо ямар сонир хүмүүс ээ? Яагаад Сүхбаатар дүүргэж хаасан Баянгол дүүргийг түргнийг дуудаад байгаа юм бэ? Харьяа түргнээ дууд мэдүү? Ой чи төрснөө дуудахгүй түргэн дуудахгүй энэ чинь. Гү чамайг л дуудж байна. Гү чи ижидтэйгэд ирж боллоо тоо энэ чинь. Ямар хэцүү юм бэ? Ижи минь хилэм гараад байна. Та ойлгож байна уу? Юу хилэм гардаг юм чи? Улсын үнэтэй цайтай эм тариг ээжтэй өнгөө шахтаа гэж. Буцаагаа соруулаад авахгүй юу чи тэгвэл? Аваа чи ав. Гэхдээ та өдрийн 3 дуудчих. Чи 3 соруулаад авал та чи. Ээжээ. Биеэр тархаас өмнө соруулаад авчи. Би ер нь хож өгсөн ийм 30 грамм дээр юм яриад ах юм а яасан гэцүү юм бэ? Би чамаа 3 хүртэлч хөхнөөс гаргаагүй шүү тэгж ярих юм бол. Уусын эзнээ тооцоо чи нилээ хэдэн литр сүү уусан шүү чи. 30 грамм дээр юм яриад үгүй хайшаа юм бэ? За одоо тайвшир. Та нар битгий ингээ ээжийг зовоогоод байна шүү дээ. Ерөөсөө зовоосон юм алга. Ээжээ. Хүн одоо дүүг ажил руу авч очиод аргамж яваад. Яах гэдэг вэ? Бай наадгаач хашаа явслаа. Хашаа ойсгээд багчаа хой. Байц. Дарга хоёрын хүн ороод ирлээ наа чи. Аяар байцгаач. Наа тосч байна. За сайн байна уу дээрээ маа. Сайн байна уу? Энэ авийн оршил суугчдаас танаа хүүхдүүдийн чинь тухай мэдээлэл засаг даргын хамгийн газар очиод байна шүү дээ. Яам вэ? Танаа хүүхдүүд чинь өөрсдийн ажил мэргэжлээ ашиглаад улсын хүнтэй цайтай өмч хөрөнгийг амийн хувьдаа шамжигдуулж байна гэж. Ёстой юм байна. Ажлаа хийдгээрээ хийгээд. Та нар дугаа өгч мэдүү. Байхгүй. Тийм юм байхгүй гэж юу яриад байгаа та нар? Танаа энэ охин чинь бай. Шаад өөр дүүргийн түргэний юмч. Тэгсэн хэрнээ ээж дээр ирж имчилгээ хийдэг. Газрын албанд ажилладаг хүү чинь бай. Таныг үерийн аман дээрээс зөвшөөрөлгүй гадраас нүүлэгдэггүй. Хорооны цагтаа хүү чинь бай. Таныг арх зардгүй өдөр арх заруулдаг. Тийм болохоор хүүхдүүдийн чинь ажлаас нь халсан мэдүү. Юу гэж байгаа? Яг үүдийн 1 сарын цалин гэж юу гэнэ? Гү тэг хэн тийжэх юм? Чи тийжэх үү чи? Ээжээ. Ээжээ гэж чи.
Чи ганц яам тамгын газар ажиллаж байгаа чи байна да. Үгүй энэ хэдэн дүүнрээ нэг аргалаад яваад байж болохгүй байх уу чи? Ээж би дүүнэрийг аргалаад зогцуулаад явж болж чи. Тэгээд намайг дээрээс дарга үүрэгдээ тушаагаад байна. Дарга. Хэн дарга? Алтан сүхгүй асыйгүй. Аа! Би аавыг чинь нэрэ бацсан дөө.